За 2017-с 18 онд анх газар чөлөөтэй ажил эхэлжсэн. За энэ тухайн үед энэ тойргоо сонгогчоос одоогийн хотын дарга Нямбатар санаачилж за миний би одоо тухайн үед дүүрэн цэцэрлэг орлогч байхдаа энэ яг эсхийн айлын газар чөлөөтийг хариуцаад ингээд ажил болчихсон. Тэгээд 7 жилийн дараа энэ маань яг Монгол улсын одоо хүүхэд залуучуудын театр маань үе талгаа нээгч байна. За 27 жилийн дараа гэж одоо болно. Бүтээн байгуулалт эхлээд 7 жил. За 27 жилийн дараа одоо Монгол улсын маань хүүхэд залуучуудын театр шинээр одоо сэргэж үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байна. Энэ одоо усан төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн юм бүтээн байгуулалтын ажил. Тэгээд анх бол энэ Сонгон хайрхан дүүргийн соёлын ордны зориултаар баригдаж байгаа 2022 оны 6 сарын Монгол улсын засгийн газраас одоо шийдвэр гараад хүүхэд залуучуудын театр болгож барихаар шийдэгдэж одоо үйл ажиллагаа ингээд өнөөдөр хийж байгаа баяртай. За энд одоо үйл ажиллагаа нь мэдээж Монгол Улсын гавьяа жүжигчийн ариун болд одоо цахилаар томилогдсон байгаа. Үйл ажиллагааны чиглэлээр за эхний эжиндүүд одоо 3 том жүжиг тавигдахаар бэлтгэгдсэн байгаа. Дармын Батбаярын хайрыг хайрал, за Арслан төлөвт Баатрууд, за 18 дахь аврын хайр гэсэн жүжигүүдээр ингээд үйл ажиллагаа цаашдаа ингээд жигдрээд өнөөдөр нээлттэйг бэлэн болсон. За мэдээж зэрэг энд ингээд энэ том талбай тэр чигтээ 3 гудамж юм гэр хорооллын айл өргүүд байсан, айл өргүүдтэй уулзалт хийсэн, газар чөлөөлт хий гэдэг саналуу тавигдсан, айл өргүүд бүгд дэмжсэн. За ингээд энэний дараа бид нар зураг төсөлтөд ороод одоогийн нэг 860 гаруй хүн сууж байгаа хаа. Тухайн үед 850 хүний суудалтай соёлын ордон байгуулъя гэдэг ийм санаачлал гаргаад за ингээд ажил нь явж байгаад энэ бол нэлээд том бүтээн байгуулалт байна. Хоёрдугаарт мэргэжлийн урлагийн байгууллага хуучин хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан Ахмад уран бүтээлчид ер нь хуучин одоо хүүхэд залуучуудын театрыг сэргээвэл яасан юм бэ? Улсын театрын зохион байгуулалт руу шилжүүлэл яасан юм бэ гэд. За ингээд явц тундаа Монгол улсын хүүхэд залуучуудын театр нэртэйгээр хөрөнгө оруулалтын ажлууд нэмэгдэж ингээд энэ өнөөдрийн энэ сайхан өдөр энэ театр маань ингэж өндөр хүүдээ нээх юм өдөртөө тохиож байна. За энэ хооронд маш олон хүмүүс энэ театрыг бүтээн байгуулж босгоход тусалцаа дэмжлэг үзүүлсэн. За энэ театрын орчмыг бид нар бас хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд орон сууцчлуулахаар ингэж байж байгаа. Театрын зүүн талын айл өргүүдийн 9.7 га газрыг удахгүй чөлөөлгөөр айл өргүүдтэй одоо гэрээлцэн явж байгаа. Энэ театрын хойдлын хэсгийн бас нэг цөөхөн хэдэн айлууд байгаа. Энэ айлуудыг чөлөөлж энд одоо ийм нийгэм юуны урлаг спортын бас нэг байгууллага барьж байгуулъя. Нэг Монгол улсын ерөнхий сайдын одоо Монгол Ардын номын мөрийн хөтөлбөр төвшүүлсэн 20 минутын хот гэдэг тэр концепт руу одоо чиглүүлж энэ одоо орчныг тогтчуулахаар төлөвлөж байгаа. Энэ баруун талдаа стрит фуд байгуулна гэдэг ийм одоо хоолны гудамж байгуулахаар бас одоо эхнээс тендерын зарлагдсан явж байгаа. Тэгэхээр ханы материал, баян шүү, толгой тавийн иргэд оршин суугчид энэ хавьда соёлын, урлаг спортын одоо ахуйн бүхэл төрлийн үйлчлэгээ авдаг. За мөн энд хөгжлийн мэргэжлтэй хүүхдүүдэд зориулсан бас сургууль байгуулахаар ингээд төлөвлөж байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын төвжирлийн гол шалтгаан нь нэг төв дотоос гарч чадах юм бол олон төв тот руу гарч чадах юм бол бид нар асуудлуудаа шийднэ гэж байгаа. Эний одоо хамгийн гол эхлэл нь энд тавигдж байна. За энэ хойдолд баян шүү дэд төвийн барилгын ажил эхэлсэн явж байгаа та бүхэн харж байгаа. Энэ талд одоо ханы материалын хошуунаас эхлээд 9.7 га газрын барилгаж эхэлнэ. Энэ ард талд нь саяны ярьж байгаа тэр сургууль болон спортын байгууламжууд эхэлнэ. За энэс жоохон хойш нэг километрийн хойно бид нар нэг ойролцоогоор 60 орчим га газрыг одоо ийм байгалаараа цэцэрлэг төрөлн болгохоор бас газар чөлөөтийн ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Ингээд Улаанбаатараас наашаа төвөө шууд орж ирэх 6 эгнээ замын ажил бас энэ зундаа нээгдэнэ гэсэн ийм төлөвлөлттэй байгаа. Тэгээд бас ингээд урлагийнхандаа хандаж өнөөдөр баяр хүргэе. Энэ бол та нарын баярын өдөр. Драмын театр энэ тайзны урлагийн одоо нийт одоо Ахмад уран бүтээлчид, залуу үеийн уран бүтээлчдэд нэг шинэ ийм одоо сүм бий боллоо. Энэ бол Монголын урлагийн түүхэнд бас шинэ үйл явдал болж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд бүгдээрэнд нь энэ театрыг одоо бүтээн байгуулж босголцоход хувь нэмэр оруулсан бүх хүмүүстээ баярлалаа гэдгээ хэлье.